Намайг Гөлгөө овогтой Мегмар сайхан гэдэг. Тэгээ одоогоор бүтээлч гэрт ажиллаад түлхүүрийн оосор эсхийн эдлийн бөөрийн шарик хийдэг байгаа. Өглөө 5 цагт босдог. Эрт тусаад хэрлэн гол буюу найрамд парк руугаа алхаад ирдэг. Өглөө гол руу явж ирчээд гэртээ цайгаа уугаад манай бүтээлч гэрийн хамт олон над руу бүтээлч цохохоор би ажилдаа ирдэг байгаа. Өнөөдрийн хувьд өөрийнхөө хамгийн одоо хийж чадах зүйлээ олсон гэж өөрөө ярьдаг. Тэгээд тэтгэврт гартлаа бүтээлч гэр урландаа ажиллана гэж ярьдаг. Одоо ингээ хамт байхад амар хөвгчлөлтэй. Тэгээд айгүй хэцүү өдөр байсан ч тэр өдөрт ингээд нэг жижигхэн хөөрхөн хөвгчлөлтэй юмнууд гаргаж ирдэг. Тэгэнгүүт тэндээс бид нар ер нь яагаад ингээ амьдралын жижиг сажиг зүйл дээр амархан бууж өгөөд шантраал ингээд байдгийм болоо гэж гайхахад хүрдэг. Мики ах маань бас амар халамж тавьдаг. Эргэн тойрныхоо хүмүүсийг ер нь бүгдийг нь анхаардаг. Нэг өдөр ажил дээр байжгаад за манай дээр нэг юм угаалгын машин хэрэгтэй юм байна гэж ярьдаг байхгүй юу зүгээр. Мики ах юусаа хандаж хэлээгүй. Дундаа ингээд юм ярьж байсан. Ер нь нэг угаалгын машин байвал хэрэгтэй юм байна да гэж ярьсан чинь маргааш өглөө ээж нь утгацснаа. Минийхөө угаалгын машин хэрэгтэй гэсэн юм уу? Манайд нэг хуучин угаалгын машин байгаа штэ гэлтэй. Тэгэнгүүт чинь тэр хүн бүгдийг нь ойлгоод гэртээ очиод манай ажил дээр юм хэрэгтэй байна ингээ хэлчихсэн байгаа юм чи. Тэнгүүт тэрэн дээрээс хүртэл нэг тийм амар их халамж мэдэрсэн. Хөрлөлөг маш гоё. Хамгийн чухал зүйл гэж боддог. Тэгээ эegi тэгээд ооги тулгаа Баатрхүү гэдэг Дорнот аймгийн Тэг 52 дугаар ангийн захирагч Хошооч Баатрхүү гэдэг байгаа. Тэр найздаа бас баярлдаг шүү гэж баярлж явдаг шүү гэж байна. Бид нөхөрлөд бараг 20 жил болж байгаа. Хөө маш их тийм тэмцэгч залуу байгаа. Маш их хичээнтгий бас хүнд их тустай. Нэг авууштай чанар нэг гэвэл бас үнэн ч гэх юм найз нөхдөд салдаггүй. Өөрийгөө хийж байгаа ажлаа гэж өөрөө голдохгүй зүйлгүүрийн ажил хийж явсан. Түгээлтэнд надтай хамт бас түгээлтэнд явна, машинаа сайн сахина. Одоо харин энэ бүтээлч гэргээд бас энэ хамт олонны дундаас орсонд найзгаа орсондоос маш их баяртай байгаа. Түүнийхээ бас хийсэн гарын бүтээлийн худалдаа аваад тэрийг машин дээр үлгчээд айгүй хаппи явж байгаа. Ээж аваасаа таавуулаа. 2 ах, 2 эгчтэй. Тэгээд айлын баг байгаа. Бүгдэнд нь маш их баярлж авдаг. Хасаа ер нь одоо амьдралын хамгийн сайхан өнгөтэй гэгээтэй гэсэн бүхнийг олж хардаг. Нөгөө бурхан хүнийг төгс бүтээдэггүй. Гэхдээ амьдралыг одоо төгс болгох гэж өөрийгөө төгс болгох гэж өөрийгөө бүтээж урлаж явж байгаа хүн бол миний ах гэж би хэлмээр байна. Тэр чигтээ өөрөө хайр урсгасан тийм хүн байгаа. Ингээл хаяа сэтгэл санаагаар ер нь ингээл онцон найз нөхдөдөө моцсон ингээл байж хахад ах маань орж ирэл юунд нь годайдгийн юунд нь гонсойдгийн те найзууд муудчил байдаг, найзууд сайнчил байдаг. Надад ч гэсэн ийм эрентэй бараантай өдрүүд байдаг. Тэр өдрүүдийг энийгээд өөдөөс нь тэр өдрийг готортолно тэгж өөдрөг байх хэрэгтэй гэж хэлдэг.